13 дугаар бүлэг. Аль нутгийн наадамд хэн гихч бүх төрүүлсэн хаанхын ямар зүсмийн морь айрагдсан тухай хүмүүсийн яриа өвс хадлан дээр хөврөөд зуны дэлгэр цаг өнгөрч намар цаг ирнэ. Өндөр хөх тэнгэрт хурган цагаан үйлс толгойлон зөрлөдөж, өвсний толгой салхины үзүүрт халиурч, адуу малын зоо тэнийн тэртээ шар замаар өвс ачсан тэрэг наашилхад хөдөө нутагт намар болж байгаа нь тэр юм. Өглөө үдшийн жихүүн амьсгалд хүүхэд наснууд жиндэж, цуслангийн айлууд өвлжөөндөө нүүгээд хадланд гарах гэж яарч эхэлнэ. Малчтын хувьд 100 цаг бол сүүсайл ундарсан уяг сул сэлүүн чөлөөтэй цаг. Өвөл бол цаг агаар эрсдэс, хүнд хатуу 3 сар байдаг. Хавар бол төл хүлээж авах шахуу ажилтай цаг. Малчтын хувьд мал сүргээ өсгөх чухал үе юм. Хавар мал сүргээ төллүүлэн арвижуулж, намар нь үржимс хурааж авдаг утгаараа хавар намар бол малчтын амьдралд өгөөжтэй бэлэг ухаан ажил хөдөлмөрийн үнц нь үнэлэгддэг цаг билээ. Наймдугаар сарын дундуур хөдөөнийхэн хадуураа ирлэж, өвсний машинаа тордож, намрын хадландаа бэлтгэдэг. Ээж бүхийгт хураасан сандуу буюу хадуураа гаргахад, жил хэвдсэн түүний иш тортог сууж, хадуурын ир зэв идсэн байдаг. Хүм мал хадуурт өртөж гэмтхээс болгоомжилж, байшингийн сарвчанд төшүүлж тавихад, байшингийн нуруунаас өндөрт цухуйж, ир нь үүл эсэгмээр үлийж харагддаг байлаа. Хадуурын иш цуурч далбарсан, хутганы ир илэгдэж эмтэрсэн байвал хошооны төв буюу ойр хавийн хоршоонд очиж шинийг авах хэрэг гарна. Шинэ хадуурыг эхлээд хайргаар таллаж, дараа нь зөөлөн билүүгээр хурцалдаг. Бүдүүн өвсөнд амархан мохоос болгоомжилж торгон ир суулгадаггүй. Гэрийн ойролцоогоос авах бага хэмжээний өвсийг сандуугаар хадаж, том талбайн хадланг үхэр машин, трактор бүхий 30-40 хүнтэй хадлангийн анги зохион байгуулж ажиллана. Хадланчид хээр майхан, монгол гэр барьж сар гарan өвс хаддаг байв. Үхэр машин гэдэг нь шараар чирүүлдэг өвс хадах машин юм. Нэг шараар нэг хадагч машин, нэг тармуур чирнэ. Нэг трактор хадагч, тармуур нийлсэн 3 үйлдэл хийн. Машин тармуур дээр нэг хүн сууж ажил олно. Амбул зүйтэй малчин өрхөөс 1-2 хүн баригадын хадланд оролцдог. Манайхаас аав, эгч хоёул баригадын хадланд явж, ээж гэрийн ойролцоох өвсөө шимээсгээр хаддаг байлаа. Хадлангаас өмнө өвсний машина тоолж бүртгэж засаж тордно. Жилийн турш гадаа салхи бороонд хаягдсан машины зарим нь зэвэрч эвдэрсэн, хэрэглэнээс гарсан тохиолдолж байдаг тул шин сэлбэг, тоног, хутга соёо авах гэж хөрш тайвас хошууны төв боочаанд аав байнга очино. Хадуур машины хутга өвсний гүнд хад чулуу таарч, ир нь амархан эмтэрч хугардаг тул нөөц хутга авах хэрэгтэй. Тэр үед юм ховор. Машины сэлбэг тоног хүрэлцээ муутай байв. Хадлангийн цаг ойр хавийнхан бүгд л хадлангийн хэрэгсэл авах гэж боочан өөд гүйлддэг тул бараа дутагдах нь мэдээж. Боочааны өвсний машины үйлдвэрийн аавын танилуд манайхаар орж гардаг. 100 цагаа идэ гэж ирнэ, намар аргал гэж ирнэ. Шинэ машин сэлбэг тоног хэдий дутагдж байлаач аавыг гар хоосон буцаадаггүй байлаа. Энгэр булаг баригадын машин засварын гол хүчин нь аав байв. Баригадын өвсний машин тоног сэлбэг хэрэгслийн хэрэгцээг бүртгэж авснаар аавын хадлангийн ажил эхэлдэг байлаа. Аав машины сэлбэг авах гэж боочаан орж хид хідэн хоногоор явхад баригадын дарга аавын хойноос машин сэлбэг хэмээн санаа зовно. Аав гоё юм авчрах болов уу гэж би бас хүлээн. Баригадын дарга бид хоёул аавыг их л харддаг байсан. Тэгэхэд аав баригадын дарга бид хоёрын хинeen ч гомдоохгүй. Баригадтай машины сэлбэг надад гялтгар болттой гоё чихэр авчирна. Өвсний машины өргөн хавтгай төмөр хүрд өндөр суудал хадуурын ирийг баруун гар талдаа босгож гоцойлгоход би их шохоорхож өөрийн ирэхгүй үүний нэг барьж түүний нэг татаж үздэгсэн.
Намрын хурц наранд аав машинтаа ноцолдож магна дээр нь хөлс бур зайж байхад би хажууд нь байж түлхүүр багж ойртуулж өгнө. Цай хоолны цаг болж гараа угаахт нь шанахтай ус цуулж өгнө. Хуруу хумсанд нь наалдсан хар тусыг саван арилгах дийлэхгүй, аргалын үнс юу ч үлдээхгүй арилгадаг байв. Тиймээс би аавда аргалын үнс авчирч өгнө. Иймэрхүү байдлаар аав бид хоёрын засварын ажил 10-аад өдөр үргэлжилж, машин тармуур хадланд бэлэн болдог. Алхаж гიშгэх, хөдөлж барих нь удаан, үргэх цочхыг мэддэггүй амбан шарууд, усны хөвөө, уулын хяр дагаж бэлчэх нь Африкийн зааны сүрэг мэт, шингэх нарны туяанд дөрвөн хөлөө зөөсөөр уулын баруун хяраар цааш орох паангар шаруудын хөлөөр боссон шингэн шартоос манан мэт хөшөглөн. Машин тармуур, гэр майхан, хүнс будаа, галтогооны хэрэгсэл ачсан трактор, морин тэрэгний цуваа, хадлан чиглэн сүр жавхлантай явна. Суврагын өндөр хайрхан бол дээдсийг нутаглуулдаг ариун дагшин газар. Жилийн жилд нар хур тэнцэж цэцэг ургамал найгсан өгөөмөр нутаг. Хадламчдын цуваа бунхан уулын баруун суугаар өксөж, суврагын ингэрт хүрч хадланчид ачаа хөсгөө буулган гэрээ барьж майхнаа шаагаад яах хийхин зургүй шинэ хотхон босдог байлаа. Ургах нарны туяа суврагын хоримод эгэнсэн хадламчдын гэр майхнуудыг шаргалтуулан гээгүүлнэ. Галчин үгэн нарнаас өмнө босож, тэнгэр ажиглаад, майхны зүүнтэй овоолоостой модны цуудас хормойлж, газар зуухны хажууд асгаж зуухаа галлана. Шингэн хөх утаа чанх дээш бүргэлж, тогоотой цай дээш нь даргилахад гэр майхнаас хадламчид уван цуван гарч ирээд нүүр авгаана. Хээрийн утаа амтагдсан сайхан цайны дараа трактор 3 хадуур тармуур чирч хөдөлгөхөд үхэр хөлөлсөн хадуурын нэрийг дээш босгож хадлангийн талбай тийш явна. Замын донсолгоонд машин хөлөлсөн хадуурын дугуй хайрах чулуунд тарт тур гэсэн дуу шүү үүсгэн урагшилдаг. Трактор хадлангийн талбайн урд захад зүүнээс баруун тийш хэрэн явсаар өвс хадаж эхлэхэд үхэр хөлөлсөн машинууд хадах ирээ буулгаж, хоёр талын уулын хяраар ар араасаа эгнэж талбай хөвөөлөн эргэнэ. Трактор үхэр хөлөлсөн машин ялгаагүй. Хурдан явхад хутга хугарах, өвс хутганд орохгүй гээгдэд байдаг. Үхэр хөлөлсөн машины зохих хурдыг зөв тааруулж барих нь мэрэгжил шаардсан хэцүү ажил учир захирахад амрыг бодож хөлөлгөөний шаруудыг дөрлөдөг. Шилбүр барьсан эзэн шилбүр хуурайлан цөөгөлөхөд аралд багтамгүй амбан шар сүүлээ шарван зүтгэн. Гурвалжин хутгнууд нааш цааш зөрөлдөж, ханаран унах өвс навч мөрлөн үлдэнэ. Хадламчид хэд хоноод шөлний хонь гаргадаг. Хоньны ясыг шулж, махыг богцлоод, гэрийн сүүдэрт хүүшлүүлж хэдэн өдрийн хоолны маха хадгалж идэнэ. Өдөш орой майхны гадаа шарилж унгаслаж шумуул хөөдөг. Идэр хижээлүү тойрон сууж, хууч дэлгэх буюу тоглоом тохуу хийж хөөрөлдөхөд залуу хадламчид бооцоо тавьж бүх барилдан, тойрч суусан хадламчид хөлийн ав тонгор гэх мэтээр тал талаас нь шуугилдана. Буцах шуудын цуваа хадламчдын дээгүүр ганганалдаж өмнгийг зорхид тэдний дундаас хэн ч анзаарсангүй. Дэгдэхэнүүд нь нуурандаа хоргодон явж өгөхгүй буцаж нисээд байдаг болохоор намрын шууд 1000 газар нисэхдээ 800 газар буцдгаа гэж ээж минь ярьдаг байлаа. Үхэр хөлөлсөн тармуурын эн нарийн нэг өвсний машины араас нэг тармуур дагаж хадсан өвс мөрлөдөг. Тракторын тармуур ойролцоогоор 10 метрийн өргөн энтэй учир 3 машины араас нэг тармуур дагдаг юм. Үхэр хөлөлсөн тармуурыг бодвол тракторын тармуур надад илүү суудалтай. 11 настай хүүхэд байхдаа би зөөлөн гол баригад хүрч тракторын тармуур дээр сууж байсан юм. Ах маань тэр үед зөөлөн гол баригатын тракторын жолооч байлаа. Зөөлөн гол баригатын хадлангийн талбай баригатаасаа зүүн өмнөөшөө 10-аад газрын зайд байдаг юм. Хадламчид өглөөний цайгаа уугаад ахын гаднаас тракторын чиргүүл дээр сууж хадлангийн талбай хүрдэг байлаа. Тракторын тармуур эн өргөн, суудлан өндөр,
Хоёр дугуйн тэр хол зайд тар тур иргэнэ. Өндөр суудал дээр суугаад хөлийн үзүүр тохиосон жижигхэн хавтгыг гიშгэж хамсан өвсөө орхино. Ахаад хөлөө хавтгаас авч тармуурын шүднүүдийг буулгаад өвсөө хамж эхэлнэ. Миний хувьд хавтгыг гიშгэх гэж суудлаасаа гулгаж буухгүй бол хөл хөрөхгүй. Хавтгаас хөлөө зайлуулж ахаад л суудал руугаа мацдагсан. Энэ хоёрхан үйлдэл бүтэн өдөр ээлжлэгч үед нь хаширнаа гэж үгүй. Том хүмүүсийн хамт том хүний хийж байгаа ажлыг хийж явахдаа баясан омгшиж байсан минь үний юм. Трактор хадлангийн талбайг хоёр эргээд нэг завсарлана. Хадланчид машинаасаа буугаад хадлангийн захад сууж, цай ууж тамхилахад би ч бас хадланчийн хуваар дунд нь шомбойж суугаад тэдний үгийг чагнана. Тэгэхэд хэн нэг нь "Ийм бүдүүн хүн тармуурт сууж байхад сайхан ажиллалгүй яах вэ?" гэж намайг өхөрддөг байлаа. Намрын бороо зүсрэхэд хадлангийн ажил зогсдог юм. Надаас бусд нь сайхан амарч авъя гэж бодож байхад би харин барьж тавихаа олж ядан гарч орж тэнгэр ажиж бороо зогсоосоо хадлан додоохон гарах юмсан гэж хүсдэгч тэнгэр миний санснаар болохгүй шүү дээ. Тэнгэр хойноосоо хаяа гарч үүл голоосоо задрах юм бол бороо арилнаа гэдэг аавын үгийг санаж хаяа гарч байна уу, үүл задарч байна уу гэж гарч харна. Бороо зүсэрч үүл суусан хэвээр л байдагсан. Тэр жилийн намар 11 настай би Зөөлөнгол бригадын хадланчидтай хамт ажиллаж хадланч болсон удаатай. Өдөр нь тармуурт сууж том хүн болно. Үдшин хүүхдүүдтэй нуулцаа хийж тоглоод хүүхэд болдог тэрхүү өдөр хоногуд хичнээн баясгалантай сайхан байсан юмтэй. Тармуурын мөрлсөн өвсийг хүмүүс гараар бухалдана. Өвс бухалдах нь хүн хүч хэрэгтэйч гарын тамир нээгэх шаардах ажил биш тул бүсгүй ч удгаална. Тал дүүрэн өвсөн бухалд торойж нь намар цагийн өвөрмөц өнгөлээ. Өвс бухалдаж дуусаад өвсөө ачих ажил эхэлнэ. Их нийт байхад бригадын 2 трактор өвс тээж малын тоогоор айлуудад хувааж буулгадаг. Өвс тээхэд ур чадвар туршлах хэрэгтэй. Буруу ачвал замдаа нурах, цувах, асгарах явдал гарна. Ийм учраас өвс ачиж тээх нь эр чадал, эвд үе зэрэг шаарддаг ажил юм. Ханхай тэрэгэн дээр өвс тээдэггүй. Яашингийн өмнө хойно дөрвөн талд тэрэгний их багаас хамаарч нэг хоёр бүдүүн уйн холбож хэрээслээд боодог юм. Энэ нь тэрэгний талбайг өргөсгөж тээшийг суур сайтай нурахгүй байлгах зорилготой. Тракторыг болохоор чиргүүлийн хэдэн талын хашлахыг буулган авч дөрвөн талаар нь бүдүү нуруу хэрээсэлж бооно. Байшин барихтай адил өвс тээхэд суурийн сайн тавих хэрэгтэй. Эхний алхамд дөрвөн өнцөгт боодолтой өвсийг нуруунаас гадагш давуулж тавиад дараа нь дөрвөн өнцгийн хоорондох зайд мөнхөө уйн ижил хэмжээтэй дагуулж тавина. Тэвшний дунд хэсгийн хоосныг тармуураас гоожж үлдсэн задгаа өвсөөр дүүргэнэ. Өвс ачихта тэрэгний дотор талд тавих өвсийг гадна талын боодол өвсөөр ирмэглэн дардаг тул ачаа нэгэн бүхэл цогцолж тэгширдэг юм. Боодолтой өвс давхарлан ачсаар 5 давхар болоход сая нилээд өндөр болно. Энэ үед тэрэгэн дээр нэг нь гарч ачна. Хэрв тракторт бол 2 буюу 2-оос дээш хүн дээш гарч ачна. Дороос шидсэн өвсний боодлуудыг оройд жигд тарааж, дөрвөн талын зузаа нэмэгнийг тэнцвүүлнэ. Тээш дүүрэхэд сур олсоор хөндлөн гулд 2 зэрэгцүүлэн даруулж сайтар ирж чангалаад хөдөлөхөд хэр баргийн урт зам, хэр баргийн тонсолгоонд нурнаа гэж үгүй. Өвс ачсан тэрэгэн дээр хэвтэж явахын зугаатай гэж. Тэмээн цагаан үйлснүүдэн дээр хөвж, элдв янзын дүрс үүсгэнэ. Алсын хөхөмдөг уулс намрын наранд дугж ирч, аяган нуурын цагаан дэрс холоос цайрч харагдана. Хөдөөгийн байдал нам гүм, амар амгалан мөртлөө цаанаа бас уйдангуй. Гүн хөх тэнгэр, хөвөн цагаан үйлс, алтран шаргалдах тал гээд намар бол байгалийн өнгө хамгийн баян цаг үлээ. 17-8 тайда би сандуугаар хадаж сурав.
Түүнээс өмнө ээжигээ хадахыг хажуугаас нь харж хизээ нэгэн цагт өөрөө хадуур барина гэж сандаг байсан. Сандуу буюу хадуур барьсан эхний 2 өдөр харьц сүүжний толгой хөндүүрлэгч 2 хоноод гайгүй болно. Хэдийгээр гэрийнхээ дэргэд боловч цай унд ойр дэвсэж суух тохом хүртэл дэргэд. Хадлан дээр байхаас ч илүү тав тухтай байдагсан. Жинхэнэ хадламжтад бол ээж бид хоёрын энэ жаахан өвс авах нь хялбар санагдах байх. Харин надад бол их ажил, их өвс байсан. 10-аад өдөр ноцолдож байж дуусгаад бас хороондоо зөөж оруулах гэсээр байтал хичээл эхлэх болж сургуультай явах цаг болно. Хадланд борлсон царай минь нүүрний тосонд түлэгдэж гялтганаад намайг Африкийн өндөр хар гэж ангийнхан маань шоолдог байж үлээ. 70-аад оны сүүлчээр зөөлөн гол нутаг жил дараалан гандаж хадах өвс ургасангүй. Манай нутгийнхан 300 газрын тэртех хүйтэн шил гэдэг газраас өвс татах болсон юм. Бригадын бие бэлдэр сайтай залуусыг зохион байгуулж, ээлж халаа гарган 55 морины хүчтэй том трактор зөвлөлтөд үйлдвэрлэсэн ачааны том машинаар өдөр шөнөгүй татдаг байлаа. Татсан өвсөө айлуудад ээлж дараатай буулгаж, өвс буулгасан айл харин цай хоол бэлтгэн. Зам хол учраас өвс буулгах айлд шөнөөр очино. Очсон айл төвгшөөлгүй босож цай хоол бэлдэж, өвс хөргөж очсон хүмүүс өөрийн цагаан гэгээнээс өмнө идэж уугаад хөдөлдөг байлаа. Гантай жилийн мал өлөн өвсний тэрэг хараад дингийн ирвэхээ шиг л шавна. Хүүхдүүд шилбүүр саваа мод барьж, хонь өхрийг зайлуулан хөөхөд өвс буулгах хүмүүс ажлаа шалмаг амжуулаад гэрт ороход дэн асаасан байдаг. Өвс оруулах бол хөдөө айлын хамгийн гол хүч тэнхээ барсан ажил юм. Холын газраас өвс татах залуус үүрийн үнэгэн харанхуйд гарч, үдшийн харанхуйд буцдаг бэрх ажил байлаа. Даачлалт хийж нутаг хувьчилснаас хойш айлууд хувьчилж авсан бэлчээртэй тороор хүрээ татаж тусгаарлаж хадлангаач хувьдаа авах болжээ. Хүмүүс жижиг трактор худалдан авч хадландаа хэргэлдэг. Зарим нь сандуугаар хадаж морин тэргээрээ зөөдөг байлаа. Хадлан дээр их нийтийн үе шиг баригад болж хүчээ нэгтгэхгүй болсон ч садан төрөл саахалт хөршүүд хүч хавсрах болжээ. Хадлангийн бүх ажил дуусаж цагаан шүүдэр буутал малын панц чин тасрахгүй цувж, өглөө үдэш хот тойрон хашгичиж айлын хороо руу өнгөйн. Намар оройн жихүүн салхи сэрчигнэн цас бударч эхлэхэд газрын хөрс цантаж цайраад болжмор шууд айлын гадаа сүргэлэн буун. Болжмрын сүрэг буусан газрын хөрс алаг цоог харлаж газрын хар тамга шиг энд тэнд төгөргөлж үзэгдэнэ.